За, GeoGebra программыг татаж авах сонирхолтой улсуудад зориулаад инсталла эрхэн татаж авах тухай заавар өгье. За, үүний тулд GeoGebra.org буюу GeoGebra.org гэсэн энэ сайт руугаа орох ёстой. За, тэгээд энэ татцууд гэснийг дарна. За, энэ татцууд дотроо бол компьютер зориулсан юм уу? Эсвэл ухаалаг гар утсанд зориулсан юм уу? За, үйлдлийн системүүд ямар үйлдэлнээс Windows уу, Mac уу, Linux уу гэсэн аль хүссэн хэлбэр төхөөрөмжүүдтэй тохирсон инсталлуудаа суулгах боломжтой байгаа. За, тэгэхээр бид нарт бол Windows-ийн инсталл татаж авна гэдэг нь энэ Windows дээр дарна. За, ингээд татаж авах гэж байгаа процесс маань энд харагдчихээн. За, энэ хүү веб браузер маань бол өөрөө Chrome гэдэг веб браузер дээр энд харагдчихаа. За, одоо энэ татаж авч байна. За, татаж дуусны дараа бүгдээрээ энэ рүү орж инсталлаа суулгана. За, одоо ингээд програмаа татаж авч дууссан байна. За, ингээд show in folder гэдэг татаж авсан фолдероос GeoGebra install-ийн 5.0 гэсэн энэ хувилбарыг шууд ажиллуулад инсталлаа суулгана. За, yes. Өвчтэй байгаа бол та. За, ингээд next. За, энэхүү программын орчуулга бол хийгдсэн тухай мэдээлэл энэ install дээр маань байдаг. За, Mongolian гэдэг энэ орчуулагч нар маань энд харагдчихээн. За, ингээд зөвшөөрнө, install-а зөвшөөрнө. За, стандарт хэлбэрээр install-а явуулаад ингээд таны компьютерт GeoGebra-гийн install суунаа. За, тэгэхээр энэхүү install маань 16 оны 10 сарын 30-нд бол хамгийн сүүлд шинжлэгдсэн ийм хувилбар байгаа байна. Одоо нэг шинэ хувилбар байгаа байна. За, ингээд install яваад дуслаа. За, тэгээд ингээд дуслаа. Одоо програма GeoGebra гэдэг бичээд за програм нь гараад ирж байгаа шиг байна. Энэ бол ер нь гараад ирж байгаа. GeoGebra-гийн маань лого бол ийм хэлбэртэй байгаа. За, эндээс програма install маань таны компьютерт суучлаа.